Одоо та бүхэндээ эдийн засгийн мэдээллээ хүргэе. За энэ удаа болохоор зээлийн мэдээллийн онооны талаар мэдээлэл өгөх гэж байна. За ер нь бол сая хууль батлагдаад энэ оны 9-р сараас эхлээд зээлийн мэдээлэл өмнө нь одоо эргэлзээтэй гэх мэт ингээд мэдээллийнх нь төлөвөөс нь шалтгаалаад нэгсэндээ үгээр илэрхийлэгдсэн бол за энэ удаа 9 сараас эхлээд оноогоор илэрхийлэгдсэн. За ингээд сайн скор болоод бүрийн скорын гэсэн энэ хоёр компани үнэлгээгээр за тухайн иргэний одоо хэдэн оноотой бэ, хэр сайн зээлгч вэ гэдэг мэдээлэл нь оноогоор илэрхийлэгдэж эхэлсэн гэсэн үг. За тэгвэл одоо энэ оноогоо цаашид бас одоо авсан байгаа оноогоо хэрхэн сайжруулах нь зүйтэй вэ гэдэг дээр та бүхэн өнөөдөр мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн юм а. За ер нь зээлийн оноог тодорхойлж байгаа гол хүчин зүйлсүүд нь юу байна вэ гэхээр зээлийн түүх байгаа. Тухайн зээлдэгчийн өмнө одоо ямар зээл авч байсан, хэдийн хугацаанд эргэн төлж байсан, за хугацаа алдахдаа магадгүй 15-ны өдөр төлөх ёстой зээлээ 18-нд нь төлж байсан уу? За эсвэл бүр 25-нд нь төлж байсан уу гэх мэтчлэн хугацаа алдсан гэсэн мэдээллүүдийг нь харгалзана. За мөн дээрэс нь өрийн хэмжээ буюу одоо жишээлх юм бол тухайн хүн нийтдээ аливаа нэг одоо кредит карт байлаа гэхэд 1 сая төгрөгийн зээл авах боломжтой байлаа гэхэд тулгаж одоо 1 сая төгрөгийн зээл авч ашиглаж байсан уу? За эсвэл магадгүй 500 мянган төгрөгийн зээл авч ашиглаж байсан уу гэх мэтчлэн ашигласан хэмжээнээс нь шалтгаалаад бас зээлийн оноо нь өөрчлөгдөн гэсэн үг. Мөн дээрэс нь зээлийн дундаж хугацаагаа энэ нь болохоор өмнө одоо тухайн зээлдэгч зээл авахдаа ер нь дунджаар нэг 2 жилийн хугацаатай авд юм уу, эсвэл 1 жилийн хугацаатай авд юм уу? За эсвэл бүр 6 сарын хугацаатай зээл аваад ихэвчлэн ингээд төлөөд цаг хугацаанд нь төлөөд дуусгадаггүй гэх мэтчлэн эдгээр нөхцөл байдлыг нь харгалзаад тухайн зээлэгчийн зээлийн оноо бол тодорхойлогддог гэсэн үг ээ. За өнөөдрийн байдлаар одоо кредит карт болон одоо зээлийн авсан зээлийн маань үлдэгдэл одоо ямар хэмжээнд байгаа. Дөнгөж шинээр авсан зээл бол мэдээж үлдэгдэл өндөртэй тийм ээ. Дахиад зээл авахд эрсдэх магадлал өндөртэй гэж үзэж байгаа. Магадгүй зээл нь одоо үлдэгдэл багтай байвал одоо харьцангуй одоо шинэ зээл авахд эрсдэл одоо багтай гэж үзэх юм жишээ нэ тийм ээ. За дөрөвдүгээрт бол одоо зээлийн төрөл гэж байгаа тийм холимог. За тэр нь болохоор ганцхан төрлийн зээл буюу одоо магадгүй аппликейшн зээлээ л байнга аваад идэг юм уу? Эсвэл магадгүй зээлээ яг зориултын дагуу төлөвлөжүүлээд одоо ипотекийн зээл, автомашин барьцаалсан зээл ч гэдэг юм уу тийм яг тэр төрлийнхэн дагуугаас тодорхой хэмжээгээр төлөвлөжүүлж ийн гэдэг энэ мэдээлэл бас нэлээд одоо чухал. Нэгсэндээ иргэдийн хувьд зээлийн оноогоо сайжруулах гэж байна гэд за одоо тухайн зээлтэй байгаа зээлийнхээ үлдэгдэл мөнгөнд өнгө нь шууд тэр дорн хийгээд зээлийг хаах гэж үздэг. Гэтэл энэ нь бол оноонд төдийлөн өөрчлөлт авчирдаггүй. Харин одоо магадгүй 2 сарын дараа таны зээл дуусах гэж байгаа бол 2 сарынхаа хугацаанд яг зээлээ төлөх ёстой хугацаанд нь цаг тухайд нь төлөөд явах юм бол харин зээлийн оноонд нь эерэг дүн болох боломжтой гэдгийг ийхүү мэргэжилтнүүд хэлж байсан маа. Маш товчхондоо хэлэх юм бол зээлийн оноо бол таны одоо яг энэ зээл авж байгаа зам төлөвийг нь бол илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр та хэр сайн зээлдэгч вэ, хэр хариуцлагатай зээлдэгч вэ гэдгийг тухайн оноогоор бол илэрхийлж байгаа гэсэн үг юм. Аппликейшны зээлүүд нь эргүүлээд хүмүүс одоо давхар зээл авах, өөр орлогын харьцаанд тулгах эрсдлийг бий болгоод байгаа хгүй. Тэр нь яг хуу тухайн үедээ бол ингээд нэг мөнгө аваад зээл авчиж байгаа ч гэсэн эргүүлээд урт хугацаанд бол өөрт нь хор тохиолох өөрийнхөө эсрэг шийдвэр гарч ийн гэсэн үг л тийм. Өөр орлогын харьцаанд тулгаж зээл авах нь. Тэгээ тэр урлагийн харьцаа бол таныг шийдэх гээд байгаа зүйл ш. Таны чинь нэг багахан хэмжээний орлогыг чинь үлдээгээд цайс үүний мөнгө чинь хөрөлцөөд эрүүл мэндийн залтч хөрөлцөөд авах л бол бодож бий болгосон зүйл ш. Тэр түүнийг харилцаж үзэх хэрэгтэй. Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу бол зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлгаанд бол тусгаж явдаг. За өөрөөр хэлэх юм бол тухайн зээл төлөгдөж дууснаас 6 жилийн дараа зээлийн мэдээллийн лавлгаанаас нь хасагддаг ийм хууль бас хэрэгжиж байгаа юм аа. За энэ удаа та бүхэндээ зээлийн мэдээллийн оноогоо хэрхэн сайжруулах талаар мэдээлэл хүргэлээ.